Ya. Şeberleri buna bana ulağana sal degende buna bir küttü koyamen boğduysun. Koyamen boğulup tere koyandı jiber on bir kütün kosas. Oğanın dibine kadar kayıt çakırasın. Bәрін өзің деңіз бір рет көрдің ғой баяғы. Дәлде де баяғы біздің айтқан ақыл ғой. Одан кейін баяғы шақырасың. Шақырғанда сол қоян ұзақтан бір күтін тауға барып тастап, биіктен шақырып жүрсе келешекте шақырушыға тасығанына жақсы. Аңға ұшқанына жақсы. Екінші. Үшінші енді аңға жібергенде дәл өзің көріп отырып аң кетіп бір жатқанда жіберуге албат тамақ алуға болмайды екен. Малға кетеме, балаға кетеме. Ең аңды көрсетіп жүру керек. Енді сондай баяғы аңды да албаты бауламайды ғой, ұстамайды ғой. Бәрі заңды законды қазір бәрі қызыл кітапқа кіріп кетті. Энэ бол Монголын цагаан сарын дараахан буюу 2 дугаар сарын сүүл үед Баяуулгын аймгийн Алтан цогц суманд хажир туршлагатай бүргэдчин болох Саул өөрийн найз Дамис гуайн хамт Идэр залуу бүргэдчин Бэргэжаанд бүргэд гих зэрлэг байгалийн догшин нэгэн дүр төрхтэй хэрхэн харьцах, бүргэдийн авд юуг анхаарах зэргээр сургаал үгсэн альдан байгаа хором юм. Казака түмэн зөвхөн охин бүргэдийг ангахаа цагаас нь гаршуулан тэжээдэг. Ан ав хийх мөн нас бит хүрсэн хойно үржлийн нас зогсохоос урдж зэрлэг байгальд нь тавьж бүргэдийн өсч үржих байгалийн хуулийг хүндэх ёсон бий. Тэрл ёсыг бодож алс тэртээ баруун хязгаараас 10 гаруй жилийн өмнө Улаанбаатар хотод ирсэн анчин бүргэд болох тайжийг зэрлэг байгаль төрлөх нутагт нь тавихаар 2000 гаруй километр газрыг туулж буй аялагчдын тухай энэхүү контентоор үзүүлэхээр зорилоо. Өргөн уудам их нутгийн минь үнцэг булан бүрд тархан суурьсан олон үндэстэн ястан тэдгээрийн заншил амьдралын хэв маяг аялал жуулчлал соёл урлаг. Энэ бол нутгаа зорьсон тайж бүргэд буюу Хөг тэнгэрийн жигүүртэн төсөл. Монголчууд бидний аж амьдрал, ахуй соёл, байгалийн сайхан татагдан ирэх гадаад дотоодын жуулчид түүхэн сэдв, өнөөгийн ахуй, үзэсгэлэнд байгалыг зорих нь элбэгч Монголын өргөн удам газар нутаг дээр тархан суурьсан олон ястан тэдгээрийн соёл, заншил, соёл урлагийн тухай төдийлөн мэдгүйгээс энэ талын аялал жуулчлал бусад салбараасаа хол хоцорсон хэмээн дүгнэхэд нэг их буруудахгүй. Яг л тэр орхигдсон байгаа салбар манай дуранд өртнө. Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг болох Улаанбаатараас хамгийн хүйтэн цаг ууртай үе буюу Идэр 4-9 хүйтэнд бидний хэдэн аялагчид алс баруун хязгаарыг зорьсон юм а. Өнгөрсөн өвөл цас мөсөн хучлаг зуд турхны аюултай чамгүй хүнд жил байлаа. Тэр хэрээр холын зам, эрсдэл, аюул, халтрага, гулга ихтэй байсан юм. Өглөө нартай уралдан их хотоос бараа тасарсан бидний хэд үд дундын үед Эрдэнэ түүхт нийслэл хар хорон хотын захад ирлээ. Монгол шиг өргөн удам нутагтай дэд бүтцийн хөгжил сул дорой улсад хол замд аян шиж ядарсан аялагчдад үйлчлэх тав тухтай үйлчлэгээний газрууд сүүлийн үед олноор байгуулагдах болсон нь салбар яам болон аялал жуулчлалын байгууллагуудын хичээл зүтгэлийн үргэлтэй. Эдгээрийн нэг нь Өвөрхангай аймгийн хар хорон сумын хот талынхаа захад байрлах гэр комплекс юм. Олон төрлийн хоол унд, хүнсний дэлгүр, зочид буудал, тав тухтай боловсон нийтийн ойл, хүртээмжтэй авто зогсоол зэрэг замын хүний бүхэл хэрэгцээг хангасан эдний хамт олон нүүдэлч монголчуудын аян замын түшигтэй ханиулж төмний хөл дарагдах нь гарцаагүй юм. ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өд багтсан орхны хөндөй, түүний дагуух Эрдэнэ нийслэл хар хурам, Эрдэнэ зүүх хийд зэрэг монголчуудын түүхийн олон нууцыг энэ нутаг хадгалдаг. Зорих газар хол, зам даваа цас мөс ихтэй тулд бидний аяллаа баг энэхүү түүхийн их нууцлаг буйдханд төдийлөн удаж чадалгүй дараагийн маршрут болох Архангай аймгийг зорин хөдлөлөө. Улаанбаатар хотоос 462 км, бидний хөдлөх хар хорон сумаас даруй 177 км зайтай Архангай аймгийн цэцэрлэг хотод бид үдшийн бүрийтэй уралдан очлоо. Цагтаа 23 датсан, 41 жас, 2500 гаруй лам хувиргатай арга алхын томоохон эргэл мөргөлийн цэг байсан Заян гэгэний хүрээнд өнөөгийн Архангай аймгийн цэцэрлэг хот болон хөгжижээ.
Зөвхөн шарын шашин гэлтгүй хүн төрлөختний соёлын эсрэг хийгдсэн гэмт хэрэг хэмээн үзэж болох үез харгас хэлмэгдүүлэлтэн үед заян гэгэний хүрээ иргэн сэргэхгүйгээр нурсан бөгөөд өнөө жуулчдад зориулсан орон нутгийг судлах жижигхэн музей туйран дээр нь байгуулагдсан байна. Архангай аймгийн тэрхийн цагаан нуур, чулуутын хавцал, чулууд гол, өгийн нуур, булган уул гэх мэт аялагч хүний нүд хужирлаж сэтгэл баясгах олон сайхан байгалийн цогцлбор нэгэн дор бүрдсэн хангай нурууны үзэмж баян нутаг үлээ. Архангай аймгаас өглөө эртлэн босч бид цаашаа замаа хөөсөн. Уг нь бидний төлөвлөж байснаар замд цас орохгүй бол аль болох эрт замын холыг туулмаар байвч тарвахтай нуруу, ороохын даваа, солонготын даваа гэд даван урагшлах тусам улам ихээр лавшран орох цасан шуургатай тулсан болохоор арга буюу замаасаа үл мэдэх хазайн Хөвсгөл аймгийн Жаргалан цумд очлоо. Үүгээр зогсохгүй нэгэнт энд ирснийх идрийн голын ирэг дээр аяны ядраагаа ган тайлж гол дүр болох тайж бүргэд түүнийг нутгаад нь авч яваа дөрвөн машины жолооч амрааж хэд хоног отоглох шийдвэр гаргасан юм. Илчилгүй их цасан дунд соёл иргэншлээс тасраа юу гэмээр энэ суманд сумын хаан соёл байгаль ахуй амьдралын тухай өгүүлэх орон нутгийг судлах жижигхэн музей бас бий. Ингээд хамтдаа энэхүү музейтэй танилццгаая. Тэгээ за өнөөдөр бид тэр Хөвсгөл аймгийн Жаргалан цум за Тарвахтай нуруугаараа даваад одоо Арангай аймгийн Захир сум тий Захир сумаас өнгөрөө Тарвахтай нуруугаараа шүн за энэ Жаргалан цумандаа ирлээ. Хөвсгөл аймгийн Жаргалан цум за Завхай аймгийн Их бол сумаас одоо хойш байдаг. Яг замаасаа 30 км орчим тий 27 км хацаагаад ингээ сумандаа ирлээ. За энэ суманд ирсэн онцлог юм маань гэвэл энэ сум маань бас хизэнээс түүхтэй бас мундаг газар. За яг аялал жуулч Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалаар бас аймагт одоо улсын хэмжээнд бас нэлээд тэргүүлдэг үзэж харах юм ихтэй, аялал жуулчлалын бүтээгдэхүүн ихтэй. За мөн одоо ардын уламжлалт өв соёлыг хадгалсан хүмүүстэй одоо гар урлал гэр за хөгжмийн зэмсэг ингээд язгуур урлаг гэдэг одоо зөндөө олон үзмөрүүд байдаг. За Жаргалан цумынхаа хувьд бол бид бас өмнө бид тэр бас судалгаа ажил юугаар эрсцгээж исэн байгаа. За тэгээд Жаргалан цуман дээр ч юм болохоор байгалийн юу халуун аршаантай тий сайхан үзэж харах зуны намрын улирал бол жимс ногоотой зундаа бол үнэхээр сайхан газар тий зундаа. За бид бол энэ удаадаа гол онцлог манай энэ группийн гол ажил юм болохоор өвлийн аялал жуулчлал юмыг бол хөгжүүлэхэд одоо сум орон нутгаас одоо ямар боломжууд байна тэрийг одоо эрэлхийлж дээрэс нь одоо сум орон нутгийн удирдлага болоод соёлын төвүүд те урлагийн газрууд энэ хүмүүстэй бас уулзаж тодорхой хэмжээний санаа сэтгэгдэл юмыг бол сонсъё гэж явж ирж байгаамаа. За ингээд соёлын төвийн эрхлэгч одоо Шажинбат ах маань өнөөдөр танилцууллаа. За одоо манай соёлын өв хариуцсан одоо мэрэгжилтэн байгаа ажил үүргийн хувьд тий Бат цаахантайгаа хэдүүл уулзаад ингээ сайхан орон нутгийг судлах музейд бол орж ирлээ. За ингээд Бат цаахан манай одоо биднэрт үзүүлж харуулах юм байна. Мөн одоо энэ ард түмэнд тий энэ контент үзэгчдэд бол үзэх юм юу байна. Энэ талаар сайхан тайлбарлаад ингээд явах бол бид нар бас аялал жуулчлалынхаа нэг маршрутад өвлийнхаа яг групп аяллуудын маршрутад оруулчихаар бас сайхан газар ирлээ гэж бодож байна. Ингээд одоо таны сэтгэлийг сонсъё. За танай баг хамт олонд юуны төрөнд энд хөрөлцсөн ирсэнд энэ манай сумыг зорин ирж байгаа та бүхэндээ их баярлж байна. Тэгээд манай сум Хөвсгөл аймгийн Жаргалан цум сайн өмнө гурав сайн аян аймаг Далаанчингарангийн хуучнаар бол сайн аймаг хаан аймаг Далаанчингарангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Их Жаргалан цум 1923 онд бол Арангай аймгийн Их Жаргалан цум гэж байгуулагдаад 1958 онд болохоор Хөвсгөл аймгийн Жаргалан цум гэж харьяалалтай Хөвсгөл аймгийн Жаргалан цум болж ингэж статуст ороод анх байгуулагдсанаа бол одоо энэ жил өнгөрөх жил 2023 онд 100 жилийнхаа аг тэмдэглэсэн байгаа. Манай сум Хөвсгөл аймгийн сашны нийгмийн үед бол одоо манай сум бол Хөвсгөл аймгийн 330 сумынхаа 5-аас 6 суманд нь алтан гацуудангоор шагнагдсан 5-аас 6 сумын нэг. Ягаад алтан гацуудангоор шагнагдсан бэ гэхээр дээр улаан дуг нэгдэл гэж
хатар том нэгдэл 1957 онд 51 оноос анх нэгдлэгч хөдөлгөөн гэж байгуулагдаад 1951 онд дөрвөн багтаа баг багтаа бэрийн нэгдэл байгуулагдаад тэр нь нэгдээд улаан тог нэгдэл гэсэн нэртэй болоод тэр улаан тог нэгдэл маань 1957 онд нэгдэж улаан тог нэгдэл гэж байгуулагдаад 1973 онд Алтан гац содонгоор шагнагдсан юм. Тий 73 онд Алтан гац содонгоор шагнагдсан сон байгаа. Тухайн үедээ бол одоо манай чинь бол одоо яг үйлдвэрлэл үйлчлэг гэх юм бол одоо манай сумд одоо яг жинхэнэ Хөвсгөл аймгийн Жаргалт сумын цоолбарын гэрийн мод гэдэг утгаараа гэрийн мод гэдэг бол яг бэрээнд бүтээгдэхүүн болсон сум байгаа. За тэгэл одоо түүх соёлын үйлдвэрлэлд орсгол гэдэг тэгтэл одоо манай сум чинь болохоор одоо 1868 онд хөндлөн ван Дэмпэл дэрж гэж хүн 108 шаттай утай гүмбэн орж ирээд урдлын утай гүмбэн орж ирээд арын утай гэдгийг байгуулъя гээд 1868 онд одоо арын хүрээ гэдгийг байгуулж исэн. Энэ үнд яг нэг арын юу болгоё гэсэн утай гүмбэн арын утай болгоё гэсэн зорилгоор байгуулагдаад 100 гаруй лам нар цам майдэр дэгэлдэг байсан. Тэр одоо манай засаг даргын өрөөнд болохоор тэрний яг цам майдэр дэгэлдэг байсан үед хэрэглэгдэж исэн тэр бүрээ 5 сундаг 375 урттай тийм 2 бүрээ байж байна. Одоо энэ чинь гэтэл одоо энд харагдаж байгаа одоо энэ тоогоо зис тоогоо гэхэл энэ зис тоогоо 100 гаруй лам нарын цам майдэр дэгэлдэг байхад манж чавын барьдаг байсан тоогоо. Одоо зис тоогоо ингээд энэ юутайгаа байж байна. Тухайн үед мөргөлийн газар болгоё гэдэг тэнгууд боржин чулуугаар 108 шат байгуулсан. Одоо арын хүрээ Эрдэнэтэл арын хүрээ гэдэг одоо энэ манай сумаас нэг одоо оройхын даваагаар уртлаасаа бол оройхын даваагаар давж орж ирэхэд яг замд байж байгаа. 108 шаттай. Одоо 108 шаттай байсан. Одоо 106 шаттай 2 шат нь маань басаас түүх соёлын хөдөлгөөн наашаас хашаа болоод бас нэг жоохон дутсан тал болов. 1973 онд Алтан гац содон авсан улсын аварга мачин одоо хөдөлмөрийн сайчууд энэ зураг нар байгаа байхгүй. Одоо энэ аварга сайчин аваргууд одоо ингээд манай хөдөлмөрийн баатар Хөвсгөл аймгийн Жаргалт хөдөлмөрийн баатар 3 хөдөлмөрийн баатартай тэрний нэг нь одоо чойж үгүй сангийн чойж үгээд байж байна. За тэгээд энэ одоо аварга трактор чинь комбайн чинь мегмар гэдээ байж байна. Одоо ингээд дан хөдөлмөрийн малчтын тухайн үеийн юундад бол хөдөлмөрийн дан малчтын сайжууд нь одоо энд ингээд бүхэд байж. Энэ одоо болохоор 1973 онд одоо яг Алтан гац содон авч хүлээн авж байгаа зураг маань одоо энд ингээд яг түүхэн явгаараа ингээд байж идэг. Тэгээд энэ маань одоо 90 оны жаргалт тэгээд сумын сургууль нь цэцэрлэг одоо уран сайн дурын сахиж эмдэг иймэрхүү юутай. За тэгээд түүх соёлын өлөлөгт орсгол манайх нэлээ тий. Одоо гэтэл хоёр одоо Телеамд байгаа хоёр буган чулуу өшөө гэтэл тий буган чулуу өшөө гэж байж байна. За одоо энд алтан уул гэдэг одоо чулуун алтаар бүрхэгдсэн одоо чулуугаар одоо геологийн бол судлаад бол чулуун алт гэдгийг тогтоогоод одоо алтан уул гэдэг бүр яг ийм алтан уул байж байна. За одоо энэ болохоор 1879 онд баригдсан Жанчив жодон суурга гэсэн юу дашвилжээлийн хийд гэдэг ийм том хийд одоо хүртэл одоо 2015 оны аюул жуулчлалын сайд оюун гэрэл сайдын тушаалаар 150 сая төгрөгөөр сэргийн засварлт хийсэн одоо бас артад ингээс хүндрэлж байна. Одоо Монгол Улсын хэмжээнд угаасаа энэ модон сүм хийд хуучныхаа яг хийс маягаараа байгаа 4-5 байдаг. Нэг нь одоо манай сумын энэ дашвилжээлийн хийд гэдэг байж байна. За дараагийн маань энэ гэлэн хүүд өнтрийн өнөр зохионоос 77 метрийн өндрөөс бүргэдийн далавчаар зөгрүүлж дүнтрийн өнөр зохионоос агаарт үлнэсэн гагарнаас өмнөж дэлхийд нэрээ мөнгөсөн дандрын гэлэн хүү жаргалантыг гэж 3 зорилго тавьж нисчихсэн. Одоо тийм шиг очиж тайлбарлагдсан. За энэ хамгийн сүүлд одоо нөгөө энэ гэлэн хүү бол одоо нэлээд шинийг сэтгч хүн байсан. Тэгээд тэрнийг тийшээ очиод яг өөрийнх нь булан дээр очихлаар тайлбар. За энэ манай бас түүх төмөнөнийг өндөр гонгор халахын өндөр гонгор. Тий. 5 хантайгрын тооноор толгоогоо цохолгож тосон бичрэн эхнээс бичгээ дугаан сарвчилж тос даасан Монголын нүнжиг шанарыг хадгалсан төрөлхийн өндөр хүмүүн даншигын зан гонгор жаргалантайх гэдэг. Одоо манай сумын 2 дугаарагийн нутагт мэндэлсэн 2 дугаарагийн нутаг багуулга хэмээх газар мэндэлсэн. Багуулгын мэндэлсэн одоо үндсэн фото зураг яг үндсэн фото зураг нь одоо ингэ хийж байна. Өөрөөр нь одоо ингэж. За ингээд манай яг одоо ингээд Монгол ангаанаас эдрийн голын яг эдрийн гол араар орсдог. Эдрийн голын
байдаг тул гэж загсны толгой одоо ингээд энд. За ингээд энэ сая энэ тоогоо гэхэл одоо сая тэнд тайлбарлагдсан тий. За энд одоо түүхэн хүмүүс гэдэг тэгэхээр 1939-45 оны чөлөөлөлтөд нордчихсэн манай авраг. За энэ дандрын гэлэн хүү яагаад ийм өндөр юм түүхтэй юм бэ гэхээр 77 метрийн өндрийн өндөр цогноос агаартай үл нисхийг сэтсэн. Нисэхдээ 3 зорилго тавьсан. Болмооргүй хорсон хон дээр боо. Болоод идрийн гол дээр боо. Бөөр болоод элсэн бүрэг дээр унсан 3 зорилго тавьж нисээд. Болмооргүй өргөд 600 гаруй хон 9 сарын 1919 оны 9 сарын 3-нд ниссэн. 19 оны 9 сарын 3. 19 оны 9 сарын 3-нд нисээд намрын нөгөө нэг их налгар дулаахан өдөр 600 гаруй хон хоруулсан байж байгаа. Тэн дээр хорсон хон дээр буусан. Хорсон хон дээр буухадаа 2-3 хон бичснээс ч өөр яагачгүй. Яаж ниссэн юм бэ гэхээр одоо ширийг цардаж, цавуудад сардаж гаад хатуулаг болгож гаад том тураг шууны үд нааж. Тэгээд 77 метрийн өндрийн өндөр цохоноос ниссэн. Энэ бол шинийг сэтгч хүн байсан. 6 настайгаасаа бол мандлын өрөө актив хүрээнд шавланд сууж гаад. 16-наас хүртэл 10 жил мандлын хүрээнд энэ миний ажил биш байна гэдэг мандлын хүрээнээсээ буцаж ирээд ард болоод англи хийжгаад бас бөөгийн шашинд бас ганц 2 жил явсан байгаа. Бөөгийн шашинд ганц 2 жил явжгаад за энэ бас миний ажил биш байна гэдээ ард болж ангрөөгөө хийж бас ядуу ардын үр хөвгд байсан. Ангрөөгөр нэлээд амьдарч ийсэн. Ийм хадан агуу ухмал агууг өөрөө байгуулсан. Таргуу нутагшуулсан, тариа тарьсан. Энэ хавчаар одоо нэг халах эмэгтэй усны даруулга гойлыг хийжсэн. Модон барс хийжсэн. Хүрээ орж ирчээд оёдлын машин гэдгийг харчаад эхнэртээ оёдлын машиныг модон машин хийж гисэн. Тухайн үедээ бол ойж исэн гэж байгаа. Яг сүүл үедээ бол яг нэг шорноконд нэг жижигхэн юутай байсан. Модон идэл учраас илэгдэж ягаад тийм. Тэгээд модон бар зис бар модон барууд хийж исэн. За хоёр амтай буу исэн. Ном судар хийвэл тийм зис барууд гэдэг чинь. Хоёр амтай буу исэн. Хоёр амтай буу игээд буудаж үдсэн болж исэн. Тэгээд цэнэглээд орхисон мэс чинь байхгүй гор нутгийн иргэн оролдож гад буу алдсан. Буу алдангууд эхнэрийнх нь хөхөмхөнд орсон. Нөгөө сум бууных нь сум. Бууныхын сум эхнэрийнхээ хөхөмхөнд орсон. Тэрнийг өөрөө эхнэртээ мис заслыг авч ийсэн. Бас анхны мис засалч юу. Бас өөрөө тийм ийм шинийг сэтгч. Ийм хүн байна да. За одоо энэ болон болохоор одоо өндөр гонгорын одоо 2 м 57-гаар тогтворсон өндөр гонгор хавтын өндөр гонгор. Одоо сайн энэ нам сүрэнтэй одоо Оросын холбооны улсад очиж одоо Богданы зарилгаар Оросын Владимир Ильич Ленинтэй очиж гар барьсан хүний нэг одоо яг нэг өөрөө байж нэг гайлын ерөнхий сайд одоо яг гарын заамаллагч биш лээсний билээ л дээ. Ерөө тухайн үед бол өндөр хүн зааны дээрээс нь угааж дээдлийн угааж чаддгүй болохоор энэ өндөр гонгороор ашигладаг байснаас шиг. За тий угаалгадаг байснаас богдын заан байдаг тий. За ингээд ийшиг орох. Өндөр гонгорын өөрийнх нь яг өөрийнх нь идэл чиргэлж исэн авдар нь. За энийг болохоор бол 1989-ээс 90 оны үед яг энэ мужийг хариуцчихсэн хүн маань өөрийнх нь яг ийм байсан авдрыг ингээд өөрөө хээгой тавьждаг хүн байсан. Тэгээ уул тавиад ингээд бодцсон юм лээ нэг авдрыг. За гэргийн нь болохоор Должин сүрэн гэдэг хүн одоо богд хос авдар юм байна. Яг ийм жил хос авдар байхгүй. Хуучных нь яг энэ. Тийм байна. Тий. За тэгээ одоо энэ богдхан одоо энэ өндөр гонгор гэж одоо манай сайн далаачхаар өнгийн хошооны ноён ийм өндөр өндөрчлөө гэж богдод лөндөн буулгаад богд яаж авах вэ гэдэг зорилго тавиад өргөмөл хүү болгож авъя гэж богдын өргөмөл хүү болж очиж ирсэн өндөр гонгор. Тэгээд тухайн үед гэрлэх болсон масан хийсээр гэрлэх болсон өөрийнхөө малгай дээр хувцсыг уралдаг тийм урлаач Должин сүрэн гэдэг хүнтэй гэрлүүлж хоёр хүү хоёр охинтой хоёр хүү хоёр охиных нь өвөр удам бол одоо бас манай сумаар байна. Би бол бас нөгөө яг тухайн үед бол одоо тэр пүрүү гэдэг хүний бас өргөлжилэл. Пүрвийн гонгор, пүрвийн жигжид. Пүрвийн гонгор гэдэг хүн нь бол пүрвийн жигжид гэдгийнх нь удам бол би өөрөө бас байж байгаа байхгүй.
Гэхдээ намхан гоор. За ингээд одоо манай Өвсгөл аймгийн сайн аймаг далай чахарангийн хошуу. Сайн нам ноён хаан гомор зүгийн зүү этгээтэй хошуу гэж байх үеийн газрын зураг. Яг жинхэнэ энэ ориг газрын зургийг одоо хуулбарж авсан ориг газрын газрынхын зураг нь бол галт суманд байж байгаад энэ нодны соёлын төвтэйг шатчихлаа. Одоо яг энэ хоёр богд зарлиг буулгаад одоо ингээд энэ лүндэнгээ сайн буулгаж яасан ингээд хөндлөн тэмдэлд орж лүндэн юугаа сайн буулгаж ирсний үндсэн дээрээс одоо газар нутгийн харьяаллаа ингээд та өөрөө шийдээд аваа гэдгсэн чинь надад бол хоёр голын их л эрэхтэй гэж хэлээд бүр яг тавхтайгаа шүү дээ. Тий. Эдрийн голын их тэрхийн голын ихийг авч ирсэн. Одоо гэхэл энд юу байгааз энэ цагаануур энэ торгын тогоо тэгээд энд эдрийн гол ингээд урсаж байгаа байхгүй. Тэрхийн цагаан. За хамгийн сүүлийн ноён 10 тэрхийн голыг бас авч ирсэн байна. 14 настай хамгийн сүүлийн ноён Чилдэн сон ноён 1886 ноёны ширээнд 14 настай сууж ирсэн. Гинт Чилдэн сон гэж ноён. Энэ хүн бол бас тухайн үеийн дэвэл нэлээд бага насандаа суусан ч гэсэн ер нь алга гочоор юугаа сайн өгдөг байсан үндсэн дээрээс богдод лүндэн муулгаж сайн ноён хаан далай чахар онгийн хошуу далай чонгор хэрэгэн цолоор шагнагдчихсан байхгүй. Тэгээд яг энэ хошууны захирагч энэ хошуу захирагчийг 14 настай авч явахдаа сайн ноён аймаг умар зүгийн зүйтгэйтэн хошуу гэж байсан байгаа. Тэр нь солигдоод энэ хүнийг нутаг хошууны нэр солигдохоор болсон чинь хэрэгэн цолоор нь сайн ноён аймаг далай чонгор онгийн хошуу гэдэг хэрэгэн цолыг энэ хүн ноёны цолоор тэр нэр хошууны нэр өөрчлөгдөж ирсэн байна. За ингээд энэ зүйлхэд их хааныхаас анхан хөргийг дээр нь сайхан үр ачнаар нь усан хүмүүсээ сайхан таалаад тийм ээ. Тэгээ явуулчихлаа. Сая би нэг Чингис хааны музей дөнгөж чинхэн ирсэн юм байна. Чингис хааны музей ороод сая би бэлгэн даваад тэгээд энд бас яа. За энэ одоо нэг бунхалсан бунхан нойж байна. Одоо энэ ноёныг бунхалсан бунхан зүүн баруун хоёр одоо тосонгийн зүүн баруун хоёр загалын их хангаан зав хэмээх газар одоо яг өөрөө чандарж оршуулсан, шандарж бунхалж оршуулсан тийм бунханных нь өвөр хүүхдүүд нь одоо ингээд 2008 оны наадам хийгээд ингээд байж байгаа үеийн зураг. За тэгэл энэ тухайн үед одоо энэ манай сумын одоо Монгол Ардын Хувьсгалт намын 60 жил, 80 жил, 70 жил гээд ойгуудаар ингээд манай сэлбэрчдээ тухайн үед ингээд бэлгэлж ийсэн, сэлбэрээ өөрсдөө хийсэн сэлбэрийг ингээд бэлгэлж ийсэн юм зургууд байж бай. Юу сэлбэрүүд байж. Алас холын замд олон хоногоор явж байгаа аялагчдад найдвартай унаа хөсгөөс гадна тав тухтай отоглох майхан сав аяны хэрэглэл гарцаагүй хэрэгтэй. Манай багийнхны барьж байгаа эдгээр гал аялал брендийн майхан авч явж буй аяны зүйлс аялагч хэн бүхэнд байхад илүүдэхгүй өгөөд хахир өвлийн хүйтэн хасах 40 градуст манай багийнхныг тав тухтай байлгаж чадаж байлаа. Идрийн голын жавар тачигнсан эрэг дээр хасах 40 градуст 3 хонсон манай баг отгоон буулгаж дараагийн замаа хөөж Увс аймгийг зорин хөдлөлөө.
Бид Хөвсгөл аймгийн Жаргалан цомоос гарч давхиад тэр орноо Завхан аймгийн Нөмрөг суманд байрлах нэгэн дэм буудалд ирж аяны альжаалаа тайлангаа эрх өдрүүдийн төлөвлөгөөгөө ирсэн замын явдал суудал олон километр зам туулж байгаа тайж бүрэгдийн биеийн байдал зэрэг ярилцсан нэгэн үдшийг өнгөрөөсөн юм. Хэдүүл тажигаа авч гараад бараг 7-8 хончлоо шүү. За тэгээд өчигдөр уржигдөр хоёр жоо уулын аманд эдрийн голын жавар тачигнсан 36 хэмд хоёр ахыгаа хонууллаа. Та хэдийгээ хонууллаа ингээд та хэд маань бас одоо ойлгож байгаа биз те нөхцөл байдлыг бид бас гоё аялж байна. Дээрээс нь яг зам харгүй юм ч гэсэн мэдүүлээ бас жоохон сургамж юм аавлаа. Тэгээд бас нөхцөл байдлыг ойлгоод цагийн байдлыг ойлгоод их гоё явж байна. Тэгээд дагалдан явж байгаа манай группийн хэдэн маань ч гэсэн их гоё сэтгэл ханамж өндөр байна. Эдрийн голын жавар тачигнсан хөндөй дээр сайхан хонлоо. За тэгээд Тарвахтай нуруу Солонготын даваа Ороохын давааг даваад Хөвсгөл аймгийн Жаргалан цум гээд бас мундаг сайхан газар байна тий. Та хоёр маань анх удаа ирж байгаа шүү дээ. Тий анх удаа ирж байгаа шүү дээ. Жаргалан цум гэж хоёр сум багаж. Их гоё эдрийн голынхоо ирэг дээр тий. Манай Завхан нутгийн чинь олон сайхан байгалийн зохицол урт газруудад Завхан голын хөндөй дагаад Завхан голоо дагаад бас их гоё. Эдрийн голоо дагаад бас их гоё. Богдын гол гэж мундаг гоё. Буянт гол, шар усан гол гээд зөндөө олон гол мөрнүүд байна. Эдрийг бүх л газар нутаг бүгд гоё. Тэгээ өнөөдөр нэг сайхан бахархал болсон эдрийн голоо дагаад их уул сум Завхан аймгийн их уул сум Хөвсгөл аймгийн Жаргалан цум хоёр сум баггүй юу. Тэгээд тий гол маань ингээд одоо их сэлэнг чиглэл рүүгээ эдрийн гол маань урсж байгаа. Тэгээ гол маань бас мундаг хүүтэн яг юу ялаа нэлээд хүүтэн одоо цагаагаар бол тогширж штэ. Тэгээд голын маань нөгөө цүнхлүүд бүгд зад хөлдөөд халиагүйгээ те. Үнэхээр бас байгалийн гоё зохицол юмнууд гарч байна. Дарын цүнхэлдээ байгаа хідэн загас нь яаж жоохон өвлж байгаа юм бол доо гэдэг талыг санаа зовж ийн өөрхий. Мөс их хід зузаарах нөө цүнхэлдээ өвлжж байгаа загсыг амьдрах орон зайгүй болгох аюултай байхгүй юу? Тий. Тэр бол маш том аюул. Тэр бол байгаль өөрөө өөрийгөө сүтгэж байгаа асуудал байхгүй юу? Байгаль. Тэр хүдэрж ийн байгалийн асуудал. Тэр тийм. Тий. Энэ бол тий яаж хүмүүс одоо устгасан, загасчилсан тэрнээс илүү хор хөнөөлтэй юм байгаа байхгүй юу? Тэгээд одоо хэдэн загас маань хүртэл энэ зуудыг бас мэдэрж байна. Одоо тэр газар гүнд байгаа, эдрийн голд байгаа хэдэн загасныхаа төлөө санаа зовж ялаа. Тий? Дүүн. Өөрөө бүх нөхцөл байдлын юмыг мэдэх хүний хувьд, ойлгох хүний хувьд тэр эд маань ичээнийх нь орон зай одоо бити багсаасай л гэж залбирж байна одоо. Яг ийм байна. Зүгээр хөндлөн юм ярих тий бидрээсээ. Гэхдээ энэ бас л байгалаа хамгаалсан нэг сайхан зүйл байгаа юм. Тэгээ залуучууд маань энийг сайхан ойлгож гоё байж. Тэгээд ерөн бол тэр загас ичж байгаа газрыг цоолж өрөмдөх бол маш буруу. Ерөн бол тэр бол маш буруу. Тэгээд үндсэндээ одоо тэр ичээндээ хоол хомстод байгаа нөхдүүдийг өрөмдөж дээрэс нь хялбар аргаар загас барьж байгаа байхгүй юу? Тэр бол маш буруу. Тэрийгээ бас хүмүүс маань сайхан хайрлаад хамгаалаад ингээд явах юм бол болж байгаа. Тэгээ яг хөө задраад нөгөө халиа манд нэлээд гүдэг тийм юмнууд байна. За тэгээд эргээд одоо үндсэн сэдв рүүгээ ороход за тайж маань ямар ч хэлсэн явж байна. Тий нисэх газраа нисээд амрах газраа амраад бас дэндүү хүүтэн байна. Үнэхээр бас энэ жигүүртэн амтан бити хэл дулаахан одоо мшоконд дулаахан одоо өнжил бүгэнд юмд хонж байгаа хэдийгээр бидний отогч гисэн ах нарыгаа бас тав тухтай байлгах гал манай компанийн бас хичээж байна. Тэгээ сайхан гал хөс гээл тэгэл дулаан одоо мшок өнжилтэй ийм юмнууд тэгэл хоол унд гээл аль болохоор аштайхан байлгах гал хичээж байна ах нарыгаа. Дээрээс нь энэ нэг сайхан одоо гол энэ бидний аяллаа гол баатар болсон тайжгаа хэдүүлээ дааруулчихгүй байх. Энэ маань ямар дулаан нөмрөг дулаан юм гэх биш. Энийгээ дааруулчихгүй байх санаагаар энийгээ хоолоор дутаачихгүй байх санаагаар юутай санаатай хэдүүлээ бас нэлээ ажиллалаа. Далд тий зураг
юмнаас даалт бид тэр одоо ууланд очиод энийгээ хооллол ингээл явж хахад одоо бүгд зураг мураг авахд бас үнэхээр хэцүү нөхцөлүүдэд байж гин те. Ямар ч гэсэн эрүүл мэндийн асуудалгүй байх гэсэн дээ дөө. Эрүүл мэнд бол ямар ч асуудал алга гэсэн те. Өд мөдөө зассан шээг те. Одоо тайвширчихсан гээл. Өдөө эмгцэгцэнд нь оруулж байгаа. Ингээд ийм сайхан байж гин. Тэгээд тайж дээр камертайгаа сайхан бичлэг юм үлдээлээ. GPS-тэйгээ сайхан юмаа үлдээлээ. Тайж маань бас л сайхан төрсүүдийг бас сайхан үзүүлж байна. Тэгээ энэ болгоныг манай мэрэгжлийн дүүнер маань найруулад сайхан ард түмэндээ гоё үзүүлэх үзээ гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд өнөөдөр бид хаана ирчээд байна вэ гэхээр юун дээр Завхан аймгийн Нүмерэг сум. Тий, Нүмерэг сум гээд суман дээр ирчгээд байж гин. Одоо Бата ахында ирчээд байж гин. Бата ах маань бас мэдри эртний харилцагч. Одоо бид энэ дундаа яг Завхан аймаг дээр отоглоод ингээ хоноглох газартаа бол ахыхаа энэ буудлын дээр ирээд сайхан амардаг. Энэ буудлын маань их түүхтэй байшин байгаа юм. Энэ маань одоо Нүмерэг сумын анхны одоо нэгдлийн захиргааны байшин гэж байгаа. Нэгдлийн тий. Тэгээд зах зээл эхлээд хувьчлалаар энд гоё хувьчлаад энэ ч гоё шинэ сумын захиргаа 2 давхар байшин барьсан тий хажууд нь. Хөрш тэгээ энийг ингээд гоё тэр чигээр нь ашиглаад одоо энэ ирэх мэрэг ингээд та аюулхан харж байгаа шүү дээ. Жинхэнэ социализмын үеийн юм байж байгаа шүү дээ тий. Кадр. Тэгээ энэ зураг хөрөг ингээд хар. Тэгээд энэ байж байгаа хэд маань ингээд цэцэг навчаа дэлгэрээд одоо энэ хавар эхэлсэн юм шиг ийм гоё цэцэг мэцэг гараал. Тэгээ байж энэ ингээ хизэнээс гоё газар болдог л да. Энийг одоо яг нөхдөөд харж байгаа биз. Мэд хүмүүс нь. Тэгээ энэ маань энэ авцамыг шорон зам байсан шүү дээ. Тэгээ энэ засмал замыг барьсан MCPC гэж бас мундаг компани бий, зөвлөх компани. Тэгээ энэ компани энэ замыг барих зураг төсөл дээрээс нь нөгөө зохиогч хяналт гэж байдیں۔ Энэ замыг чинь барихад мэрэгжлийн хяналтыг өдөр тутам хяналтыг хэрэгжүүлжсэн мундаг компани байгаа. Захирал нь Бат сайхан гээд Монгол улсын гавьяат барилгач юм болсон. Мундаг ах байгаа. Тэр ахын бас ингээд сайхан офис хийгээд түрээслээд ингээд сайхан тий түрээслээд ингээд сум орон нутгатаа хөрөнгө оруулалт хийгээд ингээд байжсэн сайхан энергитэй гоё дүүрэн инженерүүд сууж байсан ийм гоё өргөнд ирд юм бэ хэдүүлээ. Тэгээ энэ ч нэ бас ингэ ярьцлага юм аа өргөжлүүлэх ийм гоё алтан боломж олдлоо. Завхны Нүмерэгөөс бид Увс аймгийг зорин хөдлөлөө. Баруун хязгаар ховд Увс аймаг нь Эрдэнэс бие биелэг, туйл хайлах, хөөмийн болон морин хууртай үүсэл нэгтэй экэл хөгжмөрөө алдартай. Увс аймгийн Наранбулаг суманд баядын алдарт туйлч анх 2 гуайн өвлжөө манай зургийн баг зорж очлоо. Урлаг уран сайхан гэдэг юм бас нэгдээгөө байх үед бас энийг нэгэн бодлын бас урлаг уран сайхан талаас ач бодож байсан байна. Анхны үст нь болохоор бас шашин их үстэс урд энэ ч байсан юм байна. Сэммумингэ чэлхэсэммум манжичэни намангалтэрсэн хангайнатта Илэйдэдэлгумидэн хангүйсэдэрсэн Ингмөдэлэн чэлнайин янгрин хөвмалходан согарда хатнасарсан Туйлэр энэ чинь бол одоо туйлчхан гэдэг. Тийм олон байдгүй. Цөөхөн тооны байдаг утга нь юу гэхээ удмаас удам дамжсан байна. Тэнгэрээс өргөгдөлтэй туйлчхан байна.
Одоо энэ ингээд Монгол улсад ч тийм дэлхийд дахиндч дээр энэ одоо төвлийг хайлдаг, төвл мэддэг бол зөвхөн тооных байдаг. Үчим тийм. 음낭 하득성 덕신 햄마힐레간 설레고선 들고하네 그럼 먹을다 걸은 아들에게쯤 대를 아들에는 두루두루 띵공랑 거르냐 서는 해태를 랑해를 머리를 해들냐 Хөөхд багчуд сонсох энэ утгыг усныхын хүмүүс сонсох энэ алтан дэлхий агаар энэ дэлхийн одоо энэ хормост гэж одоо манайхан хэлдэг энэ энд одоо нутаг усаа баясгах уулс энэ юм битэн баясгах ингэж л одоо энэ төлөвийг хайлдаг. улан 속인 나루다들 너버금 없으나 돌각 шигдэ төлөн татгаадал даллан давхрожин хөштөн гомж аткен сүрэн авсназаа гараран ахнаа Баядууд ийм баядын төлөвүүд бол дандаа хатуу төлөвүүд байдаг. Хатуу төлөвийг баядууд хайлт. Төрөвчүүд нь зөөлөн төлөвүүдийг хайлт. Дандаа баруун алтан ураанхаачууд бол хатууч төлөв хайлна, зөөлөн төлөв. Ураанхаа халах төлөв гэж бас байна. Тэдний төлөвүүд дандаа уулсын магтсан тийм шүлгэлсэн тийм хэлбэртэй байхад энэ ураанхаа төлөв, баяд төлөв эдгээр бол дандаа дайн ажин умнадалла тэрла тэна түрүрдин хөөхд багчуудыг ч гэсэн багаас нь энэ сонсох энэ нутаг усаа дандаа хамгаалж ингэж явдаг учраас их оронч сэтгэлгээтэй ийм хүн болж төлөвчих ёстой. Хөөхд багчууд энэ туйлыг сонсож судалж сурснаар энэ бол их оронч сэтгэлгээтэй нутаг усаа гэсэн хамгаалъя. Байгаль дэлхийг хайрлая, хамгаалъя. Энэ цэцэг навчийг бид яаж болохгүй, тасч болохгүй. Энийг ургаад энэ их ногоон модыг тайрч болохгүй шүү. Энэ навчийг тасч болохгүй шүү. Эн чинь дахиад юм хэрэгтэй юм байна шүү гэдэг юмыг одоо тэр туйлаас ургаж гарч ирж нөгөө их оронч сэтгэлгээ гэдэг одоо ийм бол туйлаас гарч ирэх ийм утгасараа. 오르딩 올라항 오르머튼 기신 산사돌라 나스타덕신 거르다 마트를 날랐던 감맹감매게 덧사들어 옹으로 인증에 재석 떠오르냐 또한 돈든 해트레 대선 돈든 해그래 접선 돈든 핫달로든 함크라 하르가에 맞던 서우라 함모는 내대 Энэ бол уламжлалт гэсэн одоо манай аав жишээлбэл одоо туйлч хүн байсан. Тэгээд тэрнээс уламжлалт ирсэн. Аав бидэнд бичиж өгсөн одоо туйлыг бидэнд бичиж өгөөгүй. Яг л одоо энэ орчинд нь бидний өсөж гисэн. Тийм учраас бүх юм одоо ойрт шингэсэн. Тэрнийгээрээ л одоо яваад бидний туйлыг хайлаа яваад байгаа. Ийм утгасан. Яг уу туйлыг сурыг гэсэн хүн маань туйлчийг дагаж сурах ёстой. Туйлчийг дагаж сурах. 우산돌순 사들 개리가 들간 갤릴 차들 버라타 선문 쇼그저 보긴 어때 버쇼다들 접스킨 어째 굿들 새들 핫땡야 싼 잡정다다 하라마한 살려를 새들렸던 새들 За энэ их одоо агуу том туйлчдууд бол тэнгэрээс өгөгдөлтэй. Ондог туйлчд байсан. Тэр нэг бол үг орж ирдгүү гэдэг чинь тийм. Бүр одоо энэ чинь одоо Монгол улсад одоо анхны одоо 9 туйлч тийг одоо тэрийг Батамжид туйлч гэж одоо өргөмжилжсэн одоо марган тамирдаг одоо энэ аяг Монгол улс одоо сүүлд одоо 2-3 хүн гэсэн 12 хүн бай өгсөн юм.
Sängen hürtsen namahre olahlar Kudatsan atsurun bitter oduga vajın Adırçın rambo Tüvvi görtü daçu sakıldı cılın alta diyerim İngilin yettesi dollan gece Ereviyin henge dolun çadıldan Erginle dollan estadıksın Körülla tırı doğru Атуудын ерөнхий шинжийг бол дандаа тийм нутаг ус их сайхан нутгийнхаа энэ элбэг дэлбэг хангалуун сайхан байлгахад гэсэн учраас тэр их оронч сэтгэлгээд энэ байдаг учиртаа. Бид Увс аймгийн төв Улаангом хотод орон нутгийг судлах музейтэй танилцсан юм. Монгол улсыг 44 жил удирдсан нэрд удирдагч Увс аймгийн хүн тул тус музейн гол хэсгүүд Жухамд Сэдэнбал даргын амьдрал замналтай холбоотой ховор нандин үзмрүүдээр дэлгэгдэжээ. Бидний аялал музейн 7 хоногт таарч давтсан болохоор Увс аймгийн музейн зарим үзмрийг Улаанбаатар хот дахь түүхийн музейгээс авчирч дэлгэсэн байгаа нь завшаантай явдал болсон юм. Нэг 11 хоног дээр явж ин за бид Баяуулгийн аймаг руугаа бас нэлээд дөхөж байна. Замдаа бас бид Увс аймаг Улаангомдоор ороод бас тэн дээр одоо жуулчдад зориулсан хөтөлбөр одоо өвлийн аялал жуулчлалд үзэж харах одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн аймагт маань юу байна гэж аймгийн музей дээр ирлээ. За манай музей ажилтаа тэгээ тундаг маань сайхан яаршгэр хөдөөж аваад бас соёлын арга хэмжээ энэ өдрүүд болж байгаа. За энэ хүрээнд бас бичлэг юм хийх зөвшөөрөд манай баярлалын хэсэг орны зэн ингээд тайлбарын өдрөө сайхан сонсоод бас алдааны нутаг энэ бүгдүүгээр хувьд бол агуу том түүхтэй аймаг. Ингээ аймгийнхаа одоо орон нутгийн судлах музейтэй танилцж байна. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын баатар, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын маршал хэмжээгийн Сэдэнбал даргын музей бол манай Увс аймгийн музейд тавтаа морилно. Манай Увс аймгийн музей маань үндсэн 5 танхимтай Сэдэнбал, Угсаатан, Байгаль шашин, Орчин үе гэсэн бид бүхний зогсож байгаа энэ танхим бол Сэдэнбал даргын танхим байна. Музейд ерөнхийдөө бол зураг авах, бичлэг хийх, үзмэрт гарах гэсэн эдгээр зүйлсийг бол ерөнхийдөө хориглодог байгаа. За мөн энэ 3 сарын 7-ны өдрүүд Монгол Улсын соёлын яамнаас зарсан музей нээлттэй өдрүүд арга хэмжээ баймаас зохион байгуулагдж байгаа шүү. За Сэдэнбал дарга байна 1916 оны 9 сарын 17-ны өдөр Увс аймгийн Давсамын Малчин ард Юмжаагийн 5 дахь хүүхэд бол мэндэлсэн байдаг 11 хүүхэдтэй айлын. Улмаар 1925 онд Улаангомын хүрээний одоо хамгийн анхны багц сургууль 9 суралцаад 29 онд дүүргээд 29 оноос 38 он хүртэл одоо 9 жил Орос улбооноос суралцаж санхүү эдийн засагч мэргэжлэр төгссөн байдаг. За энд бол одоо аав Юмжаа, за мөн ээж Заяа, Оросд сурж явах үеийнхэн зураг, оюутны үнэмлэх зэргийг нь одоо дээшлэн тавьсан байна. За энэ хүү зургууд нь болохоор удгийн гавьцалд нэрнгийн Сүхэгойн зурсан Сэдэнбал даргын одоо ээж аавыг зурсан зураг байна. Хөрөг зураг байна. Яг одоо балдаргын өөрийн нэг зэрэг. Тий, өөрийнх нь одоо ойрт нь хүмүүс дурсууд бол нэг хинтийн хөдөлмөрчтэй арт юмнаас бас Сэдэнбал даргад бэлгэлсэн юм атгамал байгаа. За энд болохоор өнгөрсөн 2020 онд сангийн яамны санхүүжилтөд 25 сая төгрөгөөр хийгдсэн Сэдэнбал даргын лаанад сум баримл. Одоо Монголд хамгийн анхных Сэдэнбал даргын гэж лаанад сар хийсэн болохоор. Сангийн яамны анхны сангийн сайд гэдэг тий. Тий. Сангийн яамны санхүүжилтөд хийгдсэн байгаа. Дэлгэрмийн ахлагч Чингисхан Вакс гэдэг музей хэлэлцэд хийсэн байгаа энийг болохоор. Монзон хийсэн шүү. За Сэдэнбал даргад болохоор 1961 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, 66 онд Улсын баатар, 79 онд маршал хэмээх цодод хүртээсэн байдаг. Монгол Улсаас дөрвөн гарсан 3 маршал, Увс аймгаас дөрвөн гарсан Улсын 3 баатрын нэг. Монгол Улсаас 3 маршал дөрвөн гарсан байдаг тий. Хорлогийн Жавуулсан, Юмжаагийн Сэдэнбал, Гэлэг Доржин Дэмэд гэдэг даранган бас тийм маршал байгаа. Өрлөг Жинжин тий. Би Эренчин готтой их төстэй хана гэх хүмүүс. Ийм байна. Энэ бол дурууд олцсон байдаг. Ерөнхий ихэнх олцсон том бол дурууд нь бол одоо үндэсний музей болон түүх археологийн хүрээлэнд хадгалагдж байгаа. Энд
Энэ ямар бол? Тэглээ цаг бол манай Увс аймгийн хамгийн өндөр бол гэдэг. Тэглээ цаг. Мөгцөс тайрхан. Увс аймаг нь Монголын баруун хэсэгт хан хөхий, харихраа, түргний улс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр харихраа уул юм. Харихраа түргний уулс нь залуу атрат уул бөгөөд Хяргас Увс нуурын хотгороор шин төрмөлийн гэрний хурдас тархжээ. Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан, Ховд зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг, Ачид гихчлэн том нуурууд бас оршино. Хар Тэрмсийн, Хавцал Боомын, Бургастан зэрэг аршаанууд бий. Увс аймгийг зорих гол засмал зам Хар Тэрмсийн аршаан Монгол орны 3 дахь том нуур Хяргасын эрг дагуу явна. 2000 онд байгалийн зохицолбол газарт бүртгэж авсан Хяргас нуур орчим нь байгалийн үзэмжид гоховцоглон түүх домгийн баялаг өвөөрөө гадаад дотоодын аялал жуулчлалын нэгэн томоохон бүс болон хөгжиж байна. Динж гоён сүндрэлсэн дөрвөн ойрдын нутаг уулсан өндөр усан тонголог Увсын цэнгэргизгаараас Увсын мардамлан өргөнмөрья. Хүмүүнийг саянд нэхэлгэн дэрбэлсэн хүүтэн халуун хуйрааран хат суулгасан күндлэг хайрлахын буйнан өртлүүлсэн хоймор сэнкэр нутгаан би чимэлж нэг гайхуулъя хотлон кэр хөдөөгөн өсгөж нэг вардамнай бид мөстөрглийн сүр цас дэглийнэр цус түүхийн судар цэст Монголын өрсөдөлөө бид хөвчл чангалсан кил көктал андавлгай көр цасны шүхэрлэн күн насны дуртгалууд бид дэвэн галбыхан догшин байгалаар амбардамнай дээдсийн сүнстэгэрэс ува тагилгуударан гайхуулъя бид чизэргэн жимсний шим чулуун давсны илч насны күлгүүд ясасны дымгууд бид 13 эктэй аттагалтаа бивийлдэг туйл хөөмийн гуйнго тунарсан шаргал цайгаран гайхуулъя бид агсам жиргалын хан амнигш хэрэн бардамны амар самаватрын көр гадалж авдгаран гайхуулъя бид архтан дэссэн айрг агтан шүүгсэн салам авраг арслангийн цол аазыг эзэнсэн гайхамшиг бид ардын наадмын 11 төрөтэй хорлогийн баян мөнхөрөн бардамны ардын их хорлыг 44 жил өдөрцөн юмжээгийн хүү цэдэн баларан гайхуулъя бид дөрвөн ойр дотог дөрөв талаа нутаг сонор содон гэлаylаг шогтө көктө хөр нэргэрэн гайхуулъя бид өлгийн улаан яма байдин цагаан хой тисийн хурдан ажна завхнуулан турморан гайхуулъя бид том цагаан гэртэн өрмааруулан өржинэ гайхуулъя тоожларын таван гушуумалан зүсэлж нүдэлж бинэ гайхуулъя бид тэнтэгшилсэн их нүүдэл тэгшил ялдан михэл довшуур гурван ястаулан эмэл гутар зүтэр сөхрэн өгөх зүтгэлэрэн би гайхуулъя бид Идриясын 50 градусын күүтэнд энгэр задгаа хөлмөржөдөг ирчүүдэрэн би гайхуулъя исгэлэн гоён 50 градусын галуунд айрган исгэл архан нэржэдэг бүсгүүчүүдэрэн би гайхуулъя бид залуу хосын номын аавэж заямлны дар вангурл иргэл баяны алдар ирэх цагийн үрэлгэрэн би гайхуулъя бид Увс сайхан нутаг төрснөрөн бардамны уугуул суугуул амьдрснаран гайхуулъя учирсан тавхиндэн кэлжнэ гайхуулъя бидний бардам бол Увсих байлаа 1.5 сая хавтгай дөрвөлжин километрийг хавтраад өргөн удам газар нутагт байгаль цаг уурын олон янз үзэгдлийг нэгэн үлрэлд бүүхэл нэгэн өдөрт үзэх боломжтой байдаг нь Монгол орны бас нэгэн сонирхолтой үзэгдэл билээ. Тухайлбал Увс аймгийн нэрд магтаалч Батбаатаргай Увсын магтаалаа айлдаж байгаа энэ цагт аймгийн театрын ихэнх уран бүтээлчид зас цудны хүндрэлээс сумд ажиллахаар томилтоор явж байсан бол харин эндээс 227 км зайтай Ховд аймгийн төв хавар эртийн өрн дулаан аль хэдийн орсон байх өгөөд бидний замын туршиг харж дассан зузаан цасан хунгар бүүхэл сүүдэр бараадсан хайлмаг цасны үлдэглэлж үзэгдсэн байна. Уламжлал ёсоор бид Ховд аймгийн музейтэй танилцлаа. Энд
олон үндэстэн ястан тэдгээрийн ахуй амьдрал түүх соёл ховдын хязгаарын баатарлаг түүх манчидатын дарлал дах он жилүүдийн баримт үзмэр болон дэглэгдэхээс гадна байгаль цагуур газар нутаг ан амьтны хэсэг нь туйлын сонирхолтой. Босно. За ингээд манай групп Усаамга Улаанбаатараас одоо орон нутгаар дамжиж байгаа тэгэхээр Усаамг дээр 2 өдөр ажиллаа. Өнөөдөр одоо манай баруун хязгаарын бас тулгуурт болсон Ховд аймаг дээр ирээд байна. За Ховд аймаг маань олон ястын үндэсний үлгийн болохоор дээрээс нь одоо хүүхдүүдийн хувьд бол агуу одоо түүхтэй, тэмдэглэдэг түүхтэй ийм зам усны нутаг байгаа. Ингээд өнөөдөр манай орон нутгийн судлах музейгээс манай юуны музейн одоо тайлбарлагч хөдөж соёл эрдэнэ маань одоо бидэрт байгаа үзмрүүдэд танилцуулж одоо ирээд байна. За ингээд хэдүүлээ манай бас анх удаа Ховд аймаг хүмүүст ирж байгаа тийм. Тэгээ одоо жуулчдын гэдэг одоо нэмэгдэж байгаа өснө нэмэгдэж байгаа энэ үеэрс нь одоо өвлийн аял жуулчдын хүрээнд бол үзэх одоо гол одоо юм бол орон нутгийн судлах музей байгаа бүх аймагуд дээр. Тийм болохоор бид бол энэ орон нутгийн судлах музейнүүдтэй дандаа 10 аймаг 3 аймагтай зураг авч байгаа шүү. За тэгээ энэ үрээнд Ховд аймагтай өнөөдөр ажиллаж байна. За ингээд манай Ховд аймаг 1931 онд байгуулагдсан аймаг. 17 сумтай, 91 багтай, 90 орчим мянган хүн амтай. Одоо бусад аймагуудаасаа ялгагдах онцлог маань олон угсаатан, 13 угсаатан, ив найртай сайхан оршин суудаг одоо амьдардагаараа л ялгаатай. Нутгийн маань хамгийн өндөр цэг нь далайн түвшнөөс дээш 4364 м, Монгол орны хамгийн их мөнгөцсний нөөцтэй уул болох Мөн хайрхан уул. Мөн хайрхан, цам гаруй, сутай, жаргалан тайрхан, алтан үхий, хөхс ирэх гэдэг одоо алтан салбар уус олонтоо эдгээр уулсаа ингэж ярьж буй шалтгаан маань Алтай, Аргал, Янгар, Ирүүсний бүс нутг болдго юм аа. За Монгол Алтай, Аргал, Янгар, Ирүүс тоомчлоо яривал ерөөсөө одоо өндөр уул Алтайдаа зогцсон юм байна тийм ээ. За Ховд аймгийн Үнж сумын анчин шошхон гэж хүнаагнсан олон улсын ангин үзэсгэлэнгээс хошоо медалтай. Ийм үзмэр Ирүүс өөрөө байгаль экологт маш их тустай амьтан. Өндөр уулын бүс нутгийн экосистемийг хадгаж хамгаалахад маш их тустай ийм амьтан байгаамаа. За Ховд аймгийн маань намдор газар Алтай өврийн сумд буюу Алтай сумын нутаг Бор Цонжийн говь гэж газар байдаг. Бор Цонжийн говь далайн түвшнөөс дээш 1126. Намда 1100, өндөртөө 4300 байх нэ. За дашрамд одоо дуртахад Ховд аймгийн Монгол орны хамгийн өндөрлөгт оршдог сум буюу Ховд аймгийн Дуут сум гэж сум байгаа. Туйл цөөрөө үлдгээ тийм ээ. Тэгэхээр зэрэг Дуут сум бол Монгол орны хамгийн өндөрлөгт оршдог, хамгийн өндөрт оршдог сум байх нэ. За 2015 оны үед одоо манай үзмэр тавигдсан Дарвин нурууны юм Ирүүс байна. Ирүүсний чихмлийг тухайн үедээ Ирүүс 3 төслөөс ирж одоо сайшааж үзмэрт байхад одоо тохиромжтой шинжилгээний төвшөнд ойртож очсон үзмэр болжээ гэдэг ингээд байгаа. Ерөнхий горойл цойлж одоо уул Алтайдаа явж байгаа байдлаар нэм зохиомжтой чихэгдсэн юм үзмэр байгаамаа.
Ховд аймаг нь Алтай нуруу Монгол Алтайн их уулс донд оршино. Энд мөнх хайрхан, хөхс сэрэх, баатар хайрхан, мянган уулзас зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар Кембрийн өмнөх үеийн суур, чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Тус аймгийн нутгаар ховд гол, буянд гол, булган гол, чон хараах гол, синхэр гол зэрэг том том голууд урсах бөгөөд харус нуур, хар нуур, дөргөн нуур, цэцэг нуур зэрэг том жижиг нуурууд мөн оршино. Нэвтийн аршаан, булганы аршаан, эндэртийн аршаан зэрэг аршаан усч мөн чамгүй олон бий. Монголчуудын дунд олон үндэстэн ясны үлгий хэмээгтэн ирсэн энэ аймагт халах, торгууд, өөлд, мянгад, загчин, урайха, казак зэрэг үндэстэн ястан өөр өөрсдийн соёл, зан заншил, шашин шүтлэгийн өвөрмөц хэв төрхийг хадгалан олон 100 жилийн турш эвтэй найртай амьдарч байна. Монгол, казак, киргиз зэрэг нүүдэлж ард түмэнд байх нийтлэг нэгэн ижил төстэй чанар бол амьд байгалийн зүй тогтлыг хүндэтгэн үзэж хүн байгалийн шүтэн барилгыг дээдэлдэг шинжүүлээ. Казак зан олны уламжлалт соёлын томоохон бүрдэл болж дэлхийд дахин танигдсан зүйл бол бүрэг дээр ан хийх зан үйл юм. Бүргэд чугуун харцгийнхын овогт хамаарах бөгөөд дэлхий дээр нийт 60 орчим төрөл зүйлийн бүргэд бүртгэгдээд байгаагаас дийлэнх нь Евразиа болон Африк твээр нутгалдаг байна. Хойд Америкт халзан бүргэд болон цармын бүргэд түгээмэл тархацтай бол Европ, Аз твд бор бүргэд, цоохор бүргэд, харин Африк твд хар бүргэд, Австрали болон далайн орнуудад гивнэн бүргэд түгээмэл нутгална. Бүргэд дотроос хамгийн том нь сармагчин эдэшт хэмээн алдаршсан Филиппин авраг бүргэд юм. Мөн бахин бүргэд, бяцхан бүргэд зэрэг ойн сар, улаан сүлт харцагтай ажил жижиг биетэй бүргэд хүртэл байдаг. Эзний замыг даган өсөж, төрсөн нутгаас хар газар одсон бүргэдийг их байгальд нь буцаан тавихад газрын холыг умартан их нутгаа дан зорин нисэж очсон олон бүргэдийн домог байдаг нь хар газар зарагдсан Монгол морь нутаг сэлгэн гүйсээр унсан нутаг ижил олон сүрэгтэй давхин ирдэг бидний танил улсын түүхтэй дэндүү ижил. Их нутгийн үн цэнэгч аливаа амьтны мөн чанарт бат бүх суусны илрэл болов хэмээн бодмоор. Хэдийгээр хаврын урин цаг ирж байсан ч өвлийн хахир хүйтэн хараахан харж буцаагүй үед бид тайжийг дан ганцаар нь онгон байгальд нь тавьж хараахан зүрхлэхгүйгээр ийм төрлөх нутагт хийш нь хүргэж өгч байна. Тэрээр тун утахгүй Алтайн нурууны сүрлэг хэц дээгүр хөх тэнгэрийн эзэн болж дүүлэн ниснэ. Монголчуудын эрх чөлөө тусгаар тогтнолын олон түүхтэй холбоотой энэхүү ховд хотоос нэгэн өдрийн газар давхиад л тайж бүргэд унган нутагтаан очих болно. Их нутагтаан амьдрахын жаргалыг эрх чөлөөний үн цэнийг хамгийн сайн мэддэг нүүдэлжил үүнийг ойлгоно. Магадгүй тиймийн учир бид ийхүү тэрэгтэй алсаас 2000 км давхиж байгаа нь энэ буй цаа. Энэ бол Баян Улгийн аймгийн музей. Бидний аялал энэхүү музейгээр саатаж Алтай таван богдын орчимд хүний ул өмөр анх илэрсэн цагаас эхлэн өнөөдөр зөнхлөн амьдрах казак зон олны соёлтой хүртэл танилцж түүх соёлын бас нэгэн баялаг сангаар мэлмигэм баясгасан юм.
Казак зон олон зөвхөн охин бүргэд гаршуулан өсгөж ан авд ашигладаг бөгөөд үржлийн нас зогсохоос өмнө буюу 10-аас 12 настайд нь онгон зэрлэг байгаль тавьдаг байна. Гэхдээ ангахаа цагаас хүний дэргэд нөхөр болон өссөн бүргэд тэмч хурдан байгальдаа зогтсон амьдарч чаддгүй болохоор барьсан ангаа эзнээ эртэл хүлээдэг зуршлыг нь болиулахаас эхлээд онгон байгальдаа дасан зогцох олон чадвартай сургаж аажмаар бие даан амьдрахад нь бэлддэг. Ингэж бэлдэх нь байн дасал болсон гэр танил дотн эзнээ эргэн ирж их байгаль бусад бүргүүдээс дүлэн зүгтхаас сэргийлж байгаа явдал юм.